Хорой минь төргөө. За шинээр томилогдож байгаа гишүүдтэй бүгдээрэнд амжилт хүсье. Дэмжиж байгаа. За зөвхөн говь нутгийн асуудал биш. Монгол орны хэмжээнд бол цөлжилтийн асуудал бол нэн тулгамдсан ийм асуудал байгаамаа. Тэр зэрэг манай улсад одоо энэ зүүн зохион байгуулагдах энэ цөлжилтийн эсрэг энэ талуудын одоо оролцоотой бага хурлыг бол би нэлээд бас ач холбогдол гэж хүлээж байгаа. Тэн дээр олон зүйлүүдийг шийдэх байх гэж бодож байгаа. Ялангуяа энэ хувийн бүс нутаг руу одоо аваачих, усжуулах одоо хоёр томоохон төсөл засгийн газрын мөрийн хөтөлбөр суугаад ингэ явж байгаа. Тэр зэрэг одоо шинээр одоо томилогдож байгаа сандаг очир сайд маань энэ чиглэлд одоо нэлээд анхаарч ажиллах бах. Түрүүчи одоо сайд бас ярьжсэн нэлээдгүй ажлуудыг хийж байгаа. Энэ чиглэлд нэлээд хөрөнгө оруулалт ирж байгаа гэсэн одоо зүйлүүдийг ярьж ирсэн. Тэр үүнийг үргэлжлүүлж одоо энэ орхон говь хэрлэн тоонд гэсэн одоо хоёр төслийг одоо урагшлуулах, эрчимжүүлэхэд одоо онцгой анхаарч ажилласаа гэж ингэж хүсэж байна. За дараагийн дугаарт манай малчтын одоо гол их усүр бол энэ ноолуур байгаа. Жилийн 4 улиралд одоо хавар цагт нь ганц олдог. Нийт одоо ер нь орлогынхоо 50 гаруй хувийг нь одоо энэ ноолуураас олдог. Зүүн бүсэд сая ноолуурын дуудлага худалдаа явсан. Үнийн хувьд бас гайгүй боломжийн байсан гэж ойлгож байгаа. За ноолуурын үнийг одоо бууруулахгүй байх дээр одоо бас тодорхой бодлого барих хэрэгтэй. Малчтын маань өсөн хүлээгээд байгаа тэр малын гаралтай түүхэн эдийг боловсруулах, дотооддоо нэмүү өртөг бий болгох, өндөр үнэтэй одоо экспортод гаргах энэ чиглэл дээр одоо онцгой анхаарч ажиллаарай гэж одоо хүсэх байна. За дараагийн ээлжинд бас Дамдын яам сайд маань энэ ашигт баламжийн тухай хуулийг одоо боловсруулад нэмэлт өөрчлөлтийн төслийг тун одоо өргөн барихад ойрхон очсон байгаа. Ойр үед өргөн барих байх гэж бодож байгаа. Энэ орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр одоо онцгой анхаарах хэрэгтэй байна гэж. Ялангуяа энэ уулуурхайн бүс нутгийн иргэдийн амьдрал бэлчээр усны асуудал гэдэг одоо хүнд асуудлууд тулгарч байгаа. Өнөөдөр бидний одоо ганц орлого олж байгаа одоо салбар байна, уулуурхайн салбар байгаа. Тэм ч бас тэнд ажиллаж байгаа нь иргэд, тэнд ажиллаж байгаа одоо засаг захиргаа, байгаль орчин, малчид руу одоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхэд энэ амнаатын төлбөрийн хуваарлт их чухал байгаа. Тийм учраас энэ хуулаа одоо өргөн барьж түрүүн нэг өдрийн өмнө ч гэсэн одоо батлах нь зүйтэй гэж бас ингэж хэлэх гэсэн юм. За дараа нь эдийн засгийн хөгжлийн сайд энэ бүсчилсэн хөгжлийн асуудлыг бол хариуцдаг. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжил гэдэг одоо 2002 оноос л одоо бид нар ярьсан. Тэгээд орвтой сайн бас ажил хийгдэхгүй нэг цаасан дээр яваад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэлээд анхаарч хууль эрх зүйн орчныг өөрчлөх, энэ бүсийн одоо удирдлага зохицуулалт, бүсийн одоо хөрөнгө оруулалт, төсөв санхүү, бүсийн хоорондын уялдаа, бүсийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт гэдэг энэ бүсчилсэн хөгжилтээр одоо анхаарах, хууль эрх зүйн орчныг одоо өөрчлөх ийм одоо чиглэлийн ажлуудыг бас нэлээд хийх нь зүйтэй болов уу гэж ингэж бодож байгаа. За боловсролын салбарын хувьд бол Өмнө Говь аймагт байгаа шинжилгээ ухааны технологийн сургуулийн харьяа сургуулийн барилга баригдахаар шавд тавигдсан. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо ажил эхлэегүй явж байгаа. Зөв хэлчлээ тийм ээ. Хинээс за гүцээд асууч. Наранбаатар гişүн асуултаа нэмж асууя. Тэгэхээр одоо оюут толгой компанитай хамтын ажиллагааны гэрээнд бас энэ асуудал ингээд тусагдсан байдیں۔ Тэгэхээр энийг цааш нь одоо ажил хэрэг болгох, одоо тэр түрээсийн байранд байгаа энэ сургуулийг нь одоо өөрийн гэсэн байртай болгох, оюутны хотхныг одоо иж өрн цогцоор нь одоо барьж байгуулах. Өмнө нь одоо эхлүүлсэн энэ ажлаа одоо цааш нь үргэлжлүүлж яарвчлуулах одоо ийм шаардлагатай байгаа гэдгийг хэлье. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Асуулт алга. За ган зэрэг гişүн